Цагдаа дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын үйл ажиллагааг иргэд олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор Полиц подкаст хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа. Бид энэхүү хөтөлбөрөөр та бүхэндээ хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох, онцлог үйл ажиллагаас сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэж байгаа. Манай өнөөдрийн дугаарт тээврийн цагдаагийн албаны мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хуурандаа Эрдэнэ Чимэг оролцож байна. Бид энэ дугаараар зам тээврийн осол гэж яг юу хэлдэг хууль эрх зүйн зохицуултын талаар та бүхэндээ мэдээлэл хүргэхээр зорж байна. За таны өнөөдрийн амрыг хэрэг. Амрын ирээ. Та сонсогч нарт маань зам тээврийн осол гэж яг юу хэлдэг талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргвэл. Тэгэхээр зам тээврийн осол гэдэг маань зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амнаас эрүүл мэнд хохирох, бэртэж гэмтэх, за тэгээд тээврийн хэрэгс болон замын байгууллага, барилга байгууламж, эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгөний хохирол учирч байгаа тохиолдлыг бол зам тээврийн осол гэнэ. Зам тээврийн ослын тодорхойлт нь өөрөө замын хөдөлгөөний дүрэн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд тодорхойлолтон заагдаад өгсөн байдаг. Зам тээврийн осол гаргасан иргэнд яг ямар хууль эрх зүйн хариуцлага хүлээлгдэг вэ? За зам тээврийн осол гаргасан иргэнд жолоочин замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөд за хүний амнаас эрүүл мэндэд одоо ноцтой хохирол учраагүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн хуулийн 14-ийн 7-гийн 51 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэн мөн тэгээд учирсан хохирлыг нөхөн төлөөлөх, нөхөн барагдуулах ажиллагааг явуулна. Энэ оны эхний 5 сарын байдлаар зам тээврийн осол зөрчил хэр байгаа вэ? За 2020 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 8317 гаруй зам тээврийн осол бүртгэгдсэн байгаа. Үүнээс бол одоо эрүүг хуулийн заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг буюу за өөрөөр хэлэх юм бол арай жоохон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу одоо эрүүгийн хэрэг үүсгэх үндслэл бүхий 359 осолд нь гэмт хэрэг одоо эрүүгийн хэрэг үүсгэхэд бүртгэгдсэн байгаа. Энэ гэмт хэргийн ослын шалтгааны улмаас нас барсан хүний тоо хэд байгаа вэ? За эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 130 гаруй хүн хүний амнаас одоо зам тээврийн ослын улмаас хохирсон юм одоо жоохон згүү тоо байгаа. Энд бага насны хүмүүс хэд хувийн эзэлж байгаа вэ? 130 гаруй хүний амнаас хохирсон байгаа. Үүнээс хүүхдийн амнаас зам тээврийн ослын улмаас учирсан нь бол 21 байгаа. Энэ нь одоо нийт хүний амнаас хохирсон хүний 31.3%-ийг нь эзэлж байгаа. Ослын шалтгаан нөхцөл нь байгаа. Зам тээврийн ослын шалтгааныг бид нар бол жолоочийн буруутай үйлдэл, явган зорчигчийн буруутай үйлдэл, замын нөхцөл, техникийн гэмтэл гэж дөрвөн ангилан авч үзэж байгаа. За ер нь бүртгэгдэж байгаа зам тээврийн осол, бүртгэгдсэн зам тээврийн ослын олон жилийн дундаж буюу үзүүлэлтүүдээс авч үзэх юм бол жолоочийн буруутай үйлдэлээс гарч байгаа зам тээврийн осол бол 90 гаруй хувийг нь эзлээд явж байгаа. Жолоочийн буруутай үйлдэл гэдэгт одоо жишээлбэл хурд хэтрүүлэх өөр ямар үйлдэлүүд байдаг. За жолоочийн буруутай үйлдэлхээр жолооч замын хөдөлгөөний дүрмд заасан өөрийнхөө үргээ биелүүлээгүйгээс болоод гарч байгаа зөрчлүүдийг хэлэн тухайлах юм бол олон байна л да тийм жолоосог дөрвөл хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэлж болоодох замын нөхцөлд хурд хэтрүүлэх, хурд тохируулахгүй явах, замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй явах, зогсоо харах хэмжээ авахгүй байх гэх мэтчлэн нэлээдгүй их олон шалтгаан байна л да. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн цагдаагийн албанаас ямар ажил арга хэмжээ зохион байгуулж байгаа. Эхний хагас жилийн байдлаар ямар ажил арга хэмжээ зохион байгуулсан. За дараагийн хагас жилд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөд байгаа. Тэгэхээр зам тээврийн осол бүртгэгдэж байгаа осол шалтгаан нөхцөл хохирлын байдлаас бол сар болгон одоо улирал болгон 14 хоног тутам дүн шинжилгээ хийж мэдээллийг бэлтгэн гаргадаг. Тэгээд энд гаргаж байгаа мэдээлэл дүн шинжилгээн дээрээ тулгуурлан за урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байна. Тухайлах юм бол хүний амнаас хохирж байгаа зам тээврийн осол одоо улсын хэмжээнд
130 хүн амнасаа алдсан байлаа гэхэд үүний 71.2% нь орон нутгийн замд үлддэг жах жишээтэй. За гэтэл явган зорчиг зам дээрээ осолд өртөөд одоо амнаас эрүүл мэндийн дээр хохирох тохиолдол нь өөрөө нэлээдгүй их гараад байна гэж байгаа тохиолдолд нийслэлд одоо нэг замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийнхаа байдлаар шалтгаалаад нийслэлд явган зорчиг зам дээрээ осолд өртөөч амнаасаараа хохирох эрүүл мэндээр хохирох тохиолдол нэг байдаг. Гэх мэтчлэн мэдээлэл судалгаан дээр үндэслээд энэ дээрээсээ бид нар одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ ажлаа зохион байгуулдаг. 2020 он гарснаар одоо үзүүлэлтүүд нэлээдгүй бууралттай байгаа. Одоо зам дээрээ осол, гэмт хэрэг, хүний амнаас хохирж байгаа байдал, гэмтсэн хүний үзүүлэлт гэдэг юм те. Эдгээр бүгд бууралттай байгаа хэдий ч хүүхдийн амнаас хохирох одоо хүүхэд өртсөн зам дээрээ ослын үзүүлэлтүүд хангалттай хэмжээнд буурахгүй байгаа. Тэгэхээр тээврийн цагдаагийн албанаас 2020 оны одоо эхний байдлаар бяцхан зорчигч гэсэн арга хэмжээг зохион байгуулж явж байна улсын хэмжээнд. Энэ нэргээд нөгөө хүүхдийг зам дээр ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэлээдгүй арга хэмжээ зохион байгуулж байна. Түүнээс гадна одоо орон нутагт нөгөө хүний амнаас хохирох тохиолдол дийлэнхийн эзэлдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлийнхаа дагуу одоо 2020 оны 7 сарын 1-ээс эхлээд орон нутгийн замын хөдөлгөөний соёл гэсэн арга хэмжээ маань өнгөрсөн жилийн нөгөө яарад яах вэ гэсэн арга хэмжээний хүрээнд дахин явагдах гэж байгаа. Яагаад гэх юм бол одоо 100 цаг зуны амралтын үе эхэлсэн, аялал зугаалгын үе эхэлсэн байгаатай холбогдуулаад орон нутгийн зам буюу орон нутг руу одоо аялал зугаалгаар явах гэж хүмүүс чиглэсэн үйл ажиллагаанууд их явуулах гэж байна. За түүнээс гадна одоо нөгөө нийслэлд явган зорчигч хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдал нь хангагддаггүй буюу зам дээрээ осолд өртөх, гэмтэх тохиолдол нь их байдаг гэсэн учраас бид бас энэ дүн шинжилгээнд дээр үндэслээд гарцаараа гарцгаая гэдэг арга хэмжээг явуулж байгаа. За одоо энэ арга хэмжээг явуулснаар одоо нөгөө гарцаараа гарах гэж байгаа явган зорчигчид зам тавьж өгөөгүй буруутай жолоочд арга хэмжээ тооцох. За явган үний зам гарц дээр автомашина тавьсан тийм зөрчлийг илрүүлэх гэх мэтчлэн яг энэ явган зорчигчийн аюулгүй байдалд хангасан аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээнүүдийг явуулснаар за өнөөдрийн байдлаар одоо хамгийн сүүлийн мэдээ гэх юм бол явган зорчигчийг зам тавьж өгөөгүй. За явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаагүй гэх мэтчлэн энэ зөвлөл заалтаар 4000 гаруй жолоочд арга хэмжээ тооцоод явж байгаа. Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж байгаа цахим замын цагдаа гэдэг пэйж хуудас байдаг тийм. Энүүгээр иргэд маань иргэндээ хяналт тавьж байгаа. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. За тэгэхээр замын хөдөлгөөнд оролцогч маань бүгд бас одоо нөгөө дүрэн журмаараа оролцох хэрэгтэй гэдэг үднээс иргэндээ жолоочдоо жолооч явган зорчигчдод гэдэг юм уу замын хөдөлгөөнд оролцогч маань бие биендээ хяналт тавих тухайн одоо жолооч замын хөдөлгөөнд оролцогчдыг дүрмээрээ оролцоогүй байгаа юм уу дүрмж өчөж байгаа тохиолдолд нь нөгөө зургийг аваад зурчлыг аваад одоо тэр цахим замын цагдаа юу руу тэр сайт руу мэдээлэлдэг. Энэ мэдээллийн дагуу тээврийн цагдаагийн албаны одоо хариуцж байгаа албан тушаалт нь тухайн одоо зөрчил дутагдлыг яг нотломжийн дагуу хариуцлага тооцоолохын ажиллагаа бол явагдаж байгаа. Та иргэдтэй сэрэмжлүүлж хэлэхэд. За тэгэхээр зам тээврийн ослын улмаас 2020 оны эхний 5 сарын байдлаар 130 хүний амнаас хохирсон байна. Тэгэхээр одоо бол яг дүн шинжилгээ судалгаанаас харахад бол хүний амнаас хохирж байгаа байдал нь яг зуны цагт буюу 7 дугаар сар, 9 дугаар сар, 10 дугаар сард айгүйх гардаг тийм статистик үзүүлэлтүүд байдаг. Тэгэхээр энэ нь өөрөө яг нөгөө аялал зугаалгын үедээ давхцдаг, амралтын үедээ давхарцдаг. Тэгээд орон нутгаас хот руу чиглэсэн хөдөлгөөнөөс орон нутг руу чиглэсэн хөдөлгөөнтэй их бас их холбоотой байдаг л да. Тэгэхээр одоо аялал зугаалгын үе эхлэх гэж байна. Одоо ингээд сонгуул өнгөрцөн учраас бүх хүмүүс амралтаа аваад гэр бүлээрээ хамаатан саднараа найз нөхдөөрөө хотоос гарсан чиглэлд аялал зугаалгыг зохион байгуулна. Тэгэхээр түрүүн би хэлсэнчлэн хүний амнаас хохирж байгаа байдал нь бол орон нутгийн замд их үлдэгдээд байна гэж байгаа. Тэгэхээр иргэдтэй буюу замын хөдөлгөөнд оролцогчтой анхааруулж хэлэх зүйлүүд байгаа. Нэгдүгээрт нь орон нутгийн замд гэлтгүй ер нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрмээ биелүүлмээр байна. Та замын хөдөлгөөний дүрмээ биелүүлснээрээ зам тээврийн ослоос өөрийгөө одоо бүрэн өөрчлөн сэргийлэх, өөрийнхөө аюулгүй байдлыг хангах боломжтой гэдгийг хэлмээр байна. Мөн түүчлэн орон нутг руу одоо аялал зугаалгаар явж байгаа хүмүүс маань
хурд хэтрүүлгүй байх хэрэгтэй байна. За нөгөө замын одоо нөгөө гадны гэрэл гэж ярьдаг шүү дээ. Зам автомашины гэрлээ тохируулж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна. За согтууруулах хундааны зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй. За түүнчлэн одоо нөгөө манайхан ч бас аял зугаалгаар явж байхдаа замын хажууд ингээд автомашина зогсоохдаг, буруу зогсоогоод идэг те, замаа бүрэн чөлөөлөөгүй зогсож байгаад одоо шөнө оройн цагаар ч юм уу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед бол араас ирж чад хэрэгсэл зам дээр хаслагыг гаргах хэдэр юм байдаг. Тэгэхээр энэ дээр манай зорчигчид хөдөлгөөнд оролцогч аялал зугаалгаар явах гэж байгаа хүмүүс маш их анхаарах хэрэгтэй байна. Нийслэлд явган зорчигч зам дээр осолд өртөж байгаа тохиолдол их байгаад байгаа. Тэгэхээр нийслэл замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигчид маань замын хөдөлгөөнийхөө дүрмийн дагуу гарцтай замын гарцтай хэсгээр замын тэмдэглэгээний дагуу зөвшөөрөгдсөн гэрэл тохиогоороо замын хөдөлгөөнд оролцож байгаа ч гэж хэлмээр байна. Эцэг их асран хамгаалагчид нь замын хөдөлгөөнд оролцож байгаа бага насны хүүхдүүдтэй маш их анхаарал тавих хэрэгтэй байна. Аюулгүй байдалд нь бүр их анхаарал тавих хэрэгтэй байна. За баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Баярлалаа.